Шинжлэх ухаан танин мэдхийн Одон өндөр сувгийн Аадар анир нэвтрүүлэг маань та бүхэнд хүрэхэд бэлэн болж байна. Орой минь төргий. Зарим даана шээ. За энэ нэвтрүүлгийг та бүхэн маань яг одоо NTV телевизээр болон Одон өндөр сувгийн 83.3 107 гэсэн хослолгооноор хүлээн аван сонсож байгаа. За энэ нэвтрүүлгийн маань харин ивент тэтгэгчээр бол чанартай амьдрын урайтай Морьтон резиденси хамт олон маань болон Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон маань оролцож байна. За одоо сэтгүүл зүйн төрлийн хамгийн өндөр шагнал гэж байдаг те хамгийн нэр үнэтэй шагнал. Түүнийг бол Пулитцерийн шагнал гэдэг. Тэгвэл 12 жилийн өмнө Вашингтон Пост гэдэг сонин дээр сэтгүүлч Элис Сасловыг нийтлэл бичихгүй. Тэгсэн чинь тэр нь 13 оныхон Пулитцерийн шагналын тайлбар нийтлэлийн төрөлд хамгийн дээд шагналыг авах нь тэр. За. Тэгэхээр хэдүүлээ өнөөдөр яг тэр одоо нийтлэлийг нь уншингаа тайлбарлал явууч. За ямарчсан ингэж хэлж байгаа энэ нийтлэл. Эмчтэйгээ уулзахаар тохиролцсон цагаас хоцроод байсан ч гэсэн Саалсынхан галтайгооргоо яаран орлоо гэж. Тэгэхээр энэ дэр тэ уул нь хүн эмчтэйгээ уулзах гэж цаг тохирчоод хахад хоцорчоод хахад яарч байгаа мөртлөө илүү галтайгоор яарсан байна шүү дээ. Энэ нийтлийн гол яг амин сүнснэ. За. Яасан гэхээр энэ Саалсынхан гэдэг нь ингээд 4 настай нэг хүүхэд байгаа. Тэр нь болохоор бясалгатай чипс, овёсны хатаам шүүрч аваад хумбог зугтчихаа. Тэр хөргөснөөс тэгсэн 9 настай хүүхэд нь болохоор чихэртэй будаа шоколадтай сүүгээ бариад суусан. Харин ээж Бланка нь хөргөж онгойлгоод чихрийн шижинтэй хүн хэргэлдэг нэ инсулин тариаг шууд ингээд тариурын чахангуудаа хөвлөг рүүгээ ингээд сурамгаа гिचэн ингээд шууд хатгаад тарьж байгаа өөрийгөө. За тэгээд яарч сандран хүүхдүүдээ нөгөө ээж нь Бланка ч ингээд нөгөө хоёр хүүхдэд дагуулад гүүгээд чирч гударсаар ингээд гадагшаа гарна шүү дээ. Тэгээ машин руугаа ингээд сууж явахдаа за замаар хэдүүл ахаа жоох юм олж иднэ гэд хэлж амжиж байгаа юм бүр. Ерөөсөө энэ гэрт хоол хүнстэй тэр нэг ховдөг тийм бай болоод байна шүү дээ. За ингээд тэд ойролцоох сургуулийн эмчд үзүүлэхээр яваа нэ. Саалансынхныг хоол тижээлийн дутагдал. Тэгсэн мөртлөө хит таргалалт гэсэн хоорондоо юм авцалдаагүй мэд энэ хоёр эмгээр өвчлөд байгаа гэж эмч нь хэлсэн байна. За уул нь идэд идэг. Тий. Тэгсэн мөрчлөө хоол тижээлийн дутагдал хит таргалалт гэсэн юм хоёр авцалдаагүй өвчнөөр та бүх өвчлсөн. Ийм гаж үзэгдэл болохоор сүүлийн үед Америк нэгдсэн улсын бүр өнцөг болон бүрт ялангуяа энэ үйл явдал болоод байгаа Техасын өмнөд хэсэгт бүр газар аваад. Бланка Салас гэд энэ нэмэгтэй болохоор засгийн газраас сар бүр олгодог $430 тийм хоолны тасалбараар 5 хүүхдээ бараг 10 жилд хийжсэн ба. Тэгэхээр эн чинь Монгол мөнгөөр бол 1 сая 300-400 мянган төгрөгийг хоолны тасалбар болгож авдаг байна шүү дээ. Тэгээд энэ мөнгөөрөө 5 хүүхдэд хийж гэн. Өөр орлого байхгүй. Одоо энэ Америкт тэгэхээр энэ хоолны тасалбар өгдөг юм байна тий. 10 хэдэн жилийн өмнө ихэр чинь тий. Тийм биш. Маш олон өнд өгдөг бүр. Тийм байна. Одоо энэ Бланка юу авдаг гэхээр буурцгаа өтгөрүүлэх гээд худалдаж авдаг нэг гахаан өөхөн тос байгаа. Гэрийнх нь хаяанд шахам байдаг нэг хүнсний мухлаг зардаг бэлэн гомин бас байгаа. Энэ болохоор хоолны тасалбарт нь ороогүй. Зүгээр энийг л нэмж авдаг. Үлдсийн бүгдийн тэр хоолны тасалбараараа авч болдог тэр нөх хоол ундыг авдаг. За ингээд Бланка яасан гэхээр хүүхдүүдэд өсгөхгүй тулд чанараас илүүтэй нөө тоо хэмжээг чухалчилдаг. Тэгэд 100-аас илүү доллараар хүнс цуглуулж үзээгүй. Сүүлийн 10 гаруй жил. Гэхдээ түүний худалдаж авдаг нөгөө тэр хямдхан хоол хүнс л байдаг байхгүй. Тэр хямдхан хоол хүнс нэг удаад хооллоход ердөө нэг $1.5 үн хүрэх хөнгөн зуушнууд нь яадаг гэхээр нөгөө шим тижэл амин дэмгэх зүйл байхгүй. Яг тийм шүү. Ингээд тэрэнд нь юу гэдэг гэхээр өөх тос, давас, чихэр гэд хамгийн их агуулгадаг бүтээгдэхүүнийг л хэрэглэдэг 10 гаруй жил болж байгаа. За тэгэхээр Бланкагийн энэ бүсгүйн 13 настай Клариса охиных нь одоо хүзүү яасан гэхээр чихрийн шижний анхны шинж тэмдэг болох хар бараа ингээд судалтай болж эхэлсэн. Харин 9 настай хүү Антонио нь болохоор холестерин бууруулах элдэв юм ээжтэйг нийлж уудаг болсон. Нэг тархалтай болсон. Бланка болохоор өөрөө ажил хийх чадваргүй. Нилээн тийм биеийн муцсан. Нөгөө 5 хүүхдээ ээж чинь. Ердөө 40 хүрж байгаа. Бүр 40 хүрээ 30 эцтэй байхгүй юу? 40 хүрж байгаа хэрнээл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сангаас тэтгэмж хүртэж бүр ингээд харавчихъя гэд одоо түгшчихтэй өдөрт дор хаяж 2 удаа цусан дах тэр сахараа хэмждэг болсон. Ингээд чихрийн нөгөө шижинтэй болцсон тий. За тэгэхээр энэ хаана болоо тэгэхээр Техасын Хидалгогийн тойрог гэдэг байгаа. Америкийн хамгийн ядуу хүн ам нь хамгийн тэгсэн мөртлөө хурдан өсөж байгаа тийм бүс нутгийн нэг. Тэгэхээр энд нэг үнэхээр сонирхолтой үзэгдэл дэлхийн нийтээр болж байгаа. Хүн мэдлэг боловсролтой болгоцмаа, хүн хөрөнгөтэй болгоцмаа хүүхдийн тоо багасаад байдаг.
Хүн босрлгүй ядуу гуйлах ч байх юм нөө төрүүлдэг хүүхдийн тоо нэгсээд идэг. Энэ их сони үзэгдэл энэ бүсэд нутагт яг адилхан давтагдж байгаа гэсэн үг. За тэгэхээр одоо хэдүүл яг энэ бүс саяны хүн амыг яг бодоход тийм шүү дээ. Японы хүн ам буурч ийн, Солонгосын хүн ам буурч ийн. Тэгсэн мөртлөө нөгөө Уганда энэ төр гэх те хамгийн ядуу нөгөө газрын хүн ам нэг гэр бүлийн дундаж одоо төрөлд нь 6.5 энэ төр гэдэг маш өндөр гэдэг байхгүй. Тэгтэл Япон Солонгос ч 0.1 хэд рүү орсон шүү дээ. Тэ. За тэгэхээр яг ийм бүс нутагт байгаа Америк нэгдсэн улс мөртлөө. За тэгэхээр Бланкагийн одоо энэ тойргийн оршин суугчдын 40% нь энэ бүхлүүднийг тойргийн те 40% нь засгийн газрын хөнгөлөлтөө өнөр хүнс олгох хөтөлбөрт хамрагдсан ч гэсэн энэ бүс нутгийн бас яг нөгөө хамрагдаад байгаа ихэнх хүн чихрийн шижин болон илүүдэлжинтэй болсон. Сэн. Бланкагийн машин ирж зогссон газраас тэнгэрийн хаяа ингээд нэг саарлтан бүдэгээд наахан талд нь далдуу модод Америкийн нэгдсэн улсын одоо газар нутгийг Мексикээс тусгаарласан тийм төмөр саралжин хашаа нөгөө харагдчихаа. Бланкагийн эцэг их нь болохоор өөртөө бол Мексик 1950-ад онд өөртөө Мексикийн газар нутагт дээр байхдаа энэ хашаа руу заагаад Америкийн нэгдсэн улс энэ хашааны цаана байгаа шүү дээ. Тэгвэл яг Бланкад ингэж хэлж ирсэн гэж байна шүү дээ. 1950-ад онд энэ хашааг даван Мексикээс Техас суурьсан байна аав ээж нь. Тэгвэл яг тэд хөлийн төмөр хашааны талаар байнга нэг үг хэлдэг байсан байна. Энэ хашааны нэг талд нь чи туранхай гэдэг нь Мексик хэлж. Нөгөө талд нь чи бүдүүн гэж Америк хэлээд байхгүй. Одоо энэ хашааг зөвшөөрөлтөө үгүй мэдгэдэггүй чинь сая хүн давх уснаар тэр нөгөө өмнөдхөөс хүн ам бас нөгөө их хурцтай өсөөд байгаад нөлөөлөд байгаа. Яг тэд нар ч өөрхөн амьдралаа шинээр эхлэнэ гэд энд итгэл найдвар тээрсэн Мексикчууд л байгаа шүү дээ. Тэгээ энэ тхийг тэр Мексикчууд эл футуро гэж нэрлэж байгаа. Future буюу футуро. Энэ чинь ирээдүг гэсэн утгатай. Уул нь Америкийг ирээдүг гэж бодоод байдаг. Гэтэл Америкийн хамгийн ядуу бүс нутгийн нэг энэ таргалтаас үүссэн өвчин улсын дунджаасаа бүр 2 дахин их байдаг газар. Хүн амтай харьцуулахад эрүүл мэндийн салбартаа бүр хамгийн их мөнгө зарцуулдаг тойрог болно. Тэгсэн мөртлөө өсвөл нь нэрвэгдсэн хамгийн олон хүнтэй атлаа. Хүн амынх нь 40% нь хит тарган гэдэг үзүүлэлттэй. Энэ Хидалго тойргийнхан. Энэ ирээдүйн бүр яг үнэхээр сонин газар. Хамгийн хэрүүл мэндийн үйлчлэл явдаг. Тэгээд одоо төлбөр юу вэ нөгөө нэг юм улсаас тавьж байгаа тэтгэмж нь их байна. Тэгээд гол нь тэр хүнсэндээ л байх шиг байна л да тий. Тэгээд байгаа өгсөн мөнгөндөө тааруулаад авж байгаа хүнс нь сардаа хүрэх гэдэг нь шүү дээ тий. Хүрэх гэхээр нэг хямдхан олон ширхгийг аваад байдаг. Тэгээ нөө цадхын тулд идэт байхгүй. Тийм байна. Тэгсэн хэрнээсээ яг шимт хижээл нь нөгөөх нь аминд юм байхгүй. Тэгээд харгалалт л үүсгээд байдаг. Энэ тойрог оршдог Рио Гранде хөндөй гэдэг байгаа. Энэ хөндөөл оршин суугчдын дундаж насалт нь угаасаа энэ Америк нэгдсэн улсын дундаж үзүүлэлтэнд хүрдэггүй нэг цөөхөн газруудын нэг. Энтхийн хүүхдүүд аягвал эцэгийнхээ насанд ч яг хизээч очихгүй ч магадгүй. Их гонигтай дүрг. За тэгээд энэ хямрал одоо засгийн газрын сенаторууд байгаа Вашингтонд өрнж байгаа тэр хүнсний тасалбарыг тойрсон элдв маргаан мэтгэлцээний гол сэдв нь болоо та. 7 Америк хүн тутмын нэг нь маш өндөр үзэл. 7 Америк хүн тутмын нэг нь засгийн газрын хөнгөлтөө өнөр хүнс олгох хөтөлбөрт хамрагдсан байна. Тэгэхээр эн чинь бүр өстэй замбрааг тараадаг байхгүй бол. Харин энэ хөтөлбөр хүнсний асуудлыг яг шийдвэрлэв үү? Эсвэл өөр олон асуудал үүсэв үү? Төр засаг иргэдэд хоол хүнс худалдаж авахд туслах нь зөв үү? Эсвэл юу үдэж уурахын зааж зөвлөх үүрэгтэй вэ гэх мэт маш олон асуултанд хариулт хэрэгтэй болчиход. Тийм байна. За ингээд энэ нэг Макален дүүрэг гэдэг оюун хавьд. Тэнд байх нэг эмнэлгийн өрөөрөө Бланка 2 хүүхдэд давуул орж байгаа. Эхлээд тэд ээлжлэн жингээ үзнэ. Энэ юу н байнга очдөг эмнэлэг юм л да эдний гэр бүлийнхэн. Эмч жинд нь олигтой өөрчлөлт гараагүй мэдээж анхааруулна. За нөгөө Клариса охиныг чихэрлэг зүйлээ багасгаач. Нөгөө Антонио хүүг холестерин бууруулах тэр эмээ нэмж уугаач гэж ингээ зөвлөнө. Энэ ээлжид зөвлөгөө байхгүй нэг удаа гэвш. Тийм биш. Тэгэл эмэл юм болдог. Халуун чипс хийж болох уу? Өдөрт ердөө ганцыг биедмээр байж тэгээд Антонио хүү асна. Тэгт нэмж мэдээж болохгүй л гэн. За тэгвэл Антонио хүү бас л ингэж асна. Тэгвэл би 7 хоногт ядаж ганцыг идэл даа гэхтэн нөгөө эмч яагач болохгүй л гэн. Эмч ингэж хэлэнд Бланка руу харна. Ээж рүү. Ээж нь өнөөдөр яг ийм ахаад 17 уулзалтай. Дахин 17 ингэж хэлнэ гэсэн үг. Өрөөнийх нь үүдэнд нь тэр Хидалго гэдэг энэ тойргийн хүүхдүүд нь бүр шавсан байгаа. Дараа нь бас ойчрлол нөгөө эмчтэй уулзах гэдэг шүү дээ.
тэгжиж нөгөө бас нөгөө тасалбар аав нөгөө хачин хоолунд аав тий. Эмчтэй тогтмол үзүүлж явах ёстой гэж өхнөөс баг тэгэл чеклэгдээл мөнгө авах нүг юу гэдэг гардаг юм билгөө. Тэгэхээр энэ тойргийн 18-аас доош насныхны буюу энэ хүүхдүүдийн 40% нь баг 2 хүүхд тутмын нэг нь сард багаар удахад нэг удаа үнэхээр их өсдөг гэж. Тэгсэн мөртлөө энэ хүүхдүүдийн 35% нь 3 хүүхд тутмын нэг нь хит таргалцтай. Бүр ингээд өсөглөн хит таргалт хоёр нэг зэрэг явдаг. Тэгсэрнээс жин ихтэй тий. За тэгэхээр одоо энэ нэмж энэ Рио Гранде энэ хөндийн бүхэл хэмжээ адил маш хүнд цорилттой тулгарч та. Тэр нь юу гэхээр энэ өлөн зэлмэн хүмүүсийг яаж баг идүүлэх вэ гэдэг. Ийм сонин бүр хачин асуултанд хариулахаас өөр аргагүй болсон. Нөгөөдөл нь өсөөд идэг. Гэтэл эдгээр яаж баг идүүлэх вэ? Ийм хачин юмны талаар ярилцах өдөр. За энэ нийтлэл угаасаа тэгэл бас нэг гаргалгаа юм уу зөвлөмжлөх өгөх бах те. Ер нь гэхдээ угаасаа энэ чихрийн шижин гэдэг эн чинь бүр чимээгүй тахал гэ те. Дэлхий дээр байгаа хэдэн хүн тутмын нэг нь байдаг гэдэг үлээ. Монгол улс ч гэсэн айгүй өндөр орд юм л шүү дээ. Чихрийн шижингэр. Тэгээд баг 70% нь нуугдмал гэдэг байхгүй. Одоо баг 30% нь л өөрсдөө мэдээд имчилгээний дээр юм хийлгээ явдаг. Тэгээд нэг ингээд бүр хүндрээд тэр шатандаа орчих юм бол насан туршдаа хоолныхоо дэглэмийг барих хэрэгтэй болдог. Яг үнэ. Эргээд имчлэгдэхгүй л гэсэн үг юм шиг л. Эн чинь одоо та бүхэн хэрв юмыг гэж үздэг те амчин цангажээвэл амчин хатаад байвал ойр ойрхон шээжэвэл ядар цулдах юм бол эсвэл ингээд нэг шарах тэр чи удаан идэх юм бол нойронд муу болж ивэл арьс чин захнаад байвал энэ дандаа нэг сахарын өвчин шүү те энэ маш аюултай өвчин сохорно хүлгүү болно хөлөө тайрлан тэгээд харваж унна те тэгэл идэж байгаа тэжилж байгаа хоол хүнс хүмүүс те хоёулаа энэ чоноо харамгүй шүү те энэ чинь зөвхөн Монголд ургадаг шүү те энэ тэрнээс сэргийлдэг шүү те. Тийм үү. За хоёул хамтран ажиллаа танилцуул. Тэгээ. Байгалийн антиоксидант гэж чинь тий. За нэвтрүүлгийн маань эвент тэтгэгчээр чанартай амьдрын юурайтай Мортон резиденси хамт олон маань ажиллаж байна. За 2025 онд ашиглалтанд орж байгаа энэ 2 дугаар ээлж нь одоо 252 айлын орон сууц байгаа. За эндээ бол захиалга аваад эхэлсэн. Нэгдүгээр ээлжийн барилга нь бүрэн ашиглалтанд орсон. Тэгээд энэ ч одоо ашиглалтанд орохосоо өмнө 100% борлогдоод дууссан байгаа энэ зайсан толгой орчмын ганц одоо юм төсөл хөтөлбөр явж байгаа байхгүй. За тэгээ энийг хэн барьдаг вэ гэхээр манай Fs Construction хамт олон маань барьдаг. За Fs Construction бол одоо манайх энэ 19-ийн одоо автобусын буудлын одоо ертөнцийн зүгээр уртал богд уул талдаа тий барилга нь байдгийг мэднэ. Энэ Олимпийн гүрний зүүн гарт талаас Fs Construction-ы барьсан орон сууц байдгийг мэднэ. Гэх мэтчлэн энэ тэнд маш олон төсүүдийг хэрэгжүүлсэн. Тэгээ явж байгаад одоо энэ зайсанд нэг төсөл хэрэгжүүлэх чинь гингууд Fs Construction гэдэг мэдээж өөрийнх нь баталгаатай нэр хүнд нь явж байгаа. Тэгээ дээрэс нь эднийх орон сууцаа барихтаа хамгийн түрүүнд тухайн бүс нутаг буюу тухайн газар нь те хамгийн их хүмүүсийн тулгардаг асуудал нь юу юм бэ гэдгийг ирж хайж агаад за тэр ундны усны цэвэр байдал тэр тоглоомын талбай автомашины зогсоол те хүний чанартай амьдрах гэж юу хэлээд байгаа юм бэ? Тэгээ сургуультай ойрхон байдал гэх мэтчлэн энэ одоо чанартай амьдрал гэдэг зүйлд нь нийцхүүц асуудлуудыг хамгийн өмнө гаргаж тавьж байгаа л те за ингээд хийгээд явчаал гэсэн. Тэгээ энэ газрын хамт олонны маань угаасаа өөрсдийнх нь нэр хүндийг баталж явдаг зүйл гэх юм бол бас л ялгаа байхгүй. Бүхэл газар одоо нэг энэ балкон буюу те эннийхээ одоо тэдэн хувийг ч юм уу үнэлээд ингээд авдаг байтал анханасаа Fs Construction хамт олон бол энэ балконыг ерөөсөө үнний дүнд оролцуулж үзээгүй. Яг үнэ би нөгөө баригж яхад нь очиж үзсэн шүү дээ. Тахын том үнэхээр том. Тэгсэн мөртлөө энэс бол нэг зүйл байхгүй гэж. Тэгэхээр бас нэг энэ компани хамт олонны өөрсдийнх нь энэ үнэт зүйл эрхэм чанар нь харагдаж байгаа бах те. Тэгээ дээрэс нь гадаа бол одоо тоглоомын талбай хүүхдийн тоглоомын талбайг за нэг нүд хуурдаг л болцсон шүү дээ үнэн шүү дээ те. Нэг гулсуур тавина. Тэгээ нэг хаашаага 5 алхам дотор те тэгээд нэг дүүжин одоо тавьдаг ч юм уу те нөгөөд нь доороо явдэрнэ тэгээд орхичдаг. Тэгээ нөгөө нэг саад шүү юм бариад орхино. Тэгээ нэг жижигхэн талбай дээр ингэж хийчдэг. Тэрийг одоо тоглоомын талбай нөгөө хуулийнхаа дагуу тоглоомын талбай байна гэдээ хаагаас сурцсан. Тэрийг ч хүмүүс ойлгоод ингэ аваад сурцсан. Гэтэл нөгөө нэг яг тэр байранд чинь та ингээд нүүж орсон цагаас чиг хүлүүлээд одоо бага насны хүүхд чинь төрөөд өсөөд өдий том болоод магадгүй ач зээн гараад явна шүү дээ. Тийм. Багын зүйл нь эндээ байгаа шүү дээ, тий. Гэтэл энэ тоглоомын талбай гэдэг асуудлыг одоо манай чанартай амьдрий гэдэг үүрэгтэй Fs Construction хамт олон бод дэлхий дээр ерөөсөө номер 1 тооцогддог Дайн улсын алдарт Компан гэх брэнд байгаа. Энэ брендийн хамт олонны тоглоомыг бүрэн бүтнээр нь оруулж ирээд яг хүүхдүүдийнхээ насан зориулсан тоглоомын талбайг бэлдэж өгч байгаа. Гэх мэтчлэн давуу талууд маш олон байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд маань одоо хараагүй хүмүүс маань ч гэсэндээ тий яг энэ лифтэнд орцгацны хэсэг дээр тий ингээд гарч орох гэдэг юм уу энэ бүх юмыг нь яг стандартын дагуу хийж өгч байгаа. Ингээд юмдаа хийсэн ажилдаа эзэн байх үст. Тэгээд дэлхийн маш олон одоо чанартай брэндүүдийн одоо бүх барилгын
төрлийн материалуудыг оролцуулж одоо барилга барьсан ийм хамт олон байгаамаа. За тэгээ та бүхэн маань 2 дугаар ээлжинд нь амжаад бас одоо ашиглалтанд орж байгаа захиалга авахыг хүсэх юм бол 76 тэг 67 99 70 1 99 70 2 гэсэн утсаар холбогдорой. Мортон Residence гэд та бүхэн манаас Facebook хуудаснаас нь мэдээллийг аваарай. Баярлалаа. За ингээд энэ хүндрэлтэй асуудлыг хэрхэн шийдэхээ мэднэ гэдэг нэг залуу гарч ирж байна. За. Terry Canales гэдэг 33 настай. Тэгээд Техасын иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн байсан байна л да. За ингээд ядуурл тархалтанд нэрвэгдсэн энэ Макален дүүргийн захад өөрөө өссөн юм байна. Тэгэхээр нүдэн дээр юу болж ирснийг мэдчихсэн гэсэн үг. За ингээд энэ залуу замын хажууд ингээд машиндаа ингээд сууж байхдаа хүнсний тасбараар түргэн хоол элдв 100 шавж байгаа хүмүүс ингээд ажиглаа сууж байгаа. За насан турш хүмүүс томчууд нь болохоор Техасын тэр хамгийн түгээмэл зууш болох ганц $1 үнэтэй нэг Cheetos гэдэг халуун бислэгтэй чипс байгаа. Тэрийг авчаа. Эсвэл $2 үнэтэй халуун ногоотой тийм Мексик оромг авч идчихэ. Хүүхдүүд болохоор голдуу Red Bull авч уужаа. За ингээд энэ нөгөө Terry Canales гэх энэ залуу энэ дүр зургаас гадна гэрийнх нь ойролцоо эмнэлгийн үүдэнд уртаас урт дараал үсгийг өдөр бүр хард юм байна. За энэ залууг олж мэдснээр тэр эмнэлэгт өдөрт дунджаар 28 хүн нэг өдөрч дунджаар 28 хүн цоо шинээр нэг өвчтөй гэдэг мэдж авдаг. Өдөрт тэр нь чихрэн шиж. Амар уус. Өдөрт 28 гэдэг чинь жижигхэн тойрогд шүү дээ. Ямар амар энэ өвглийн нэг юм хөндөө шиг юм босгостой тийм ямар амар юм. Сая хүн хэрхэн нас бардаг вэ гэд тиймэрхүү утгатай нэг урнаа битгаар нэвтрүүлэг хийсэн. Тэрэн дээр дохоор жилд нас барж байгаа хүний тоноос бүр даблцсан юм чихрэн шижингээр. Тэгэн штэ тий. Амар. За ингээд энэ залуугийн одоо хэсэг ба бид ер нь өөрсдөө их удаанаар алж байна да гэж ярьж байгаа. Энэ л нөгөө ихтгэл өмчлөлтөд хөтлөгдөөд аюулын эсрэг тэмцэхээр цаа чин 2012 онд хуульчийн ажлыг орхиж байгаа. Тэгээд хуульчийн ажил нь үнэхээр өндөр цалинтай. Гэхдээ яг энэ ажлыг хин нэг нь л хийхгүй болохгүй. За би ер нь өөрөө хийгээд сарын $600 цалинтай Америк нэгдүүлсэн шүү дээ. Ингээд ийм албан сонгогдохын төлөө өөрөө хувьяасаа $500,000 гаргаж тэгэд ийм ажлын байр болгоод өөрөө тэр ажилд орчих $600. Эсвэл хүнлэггүй бооз. Canales өөрөө эхнэр 3 жоох хөвгттэй. Энийг 7 хоног болгоно 1-2 удаа орхиод энэ одоо нөгөө Остин дэх мужийн захиргааны байрыг зорддог ба. Ингээд санаа нийлсэн хэсэг одоо хууль тогтоогчтой хамтраад юу өөрчлөх гэдэг гэхээр хүнсний тасбараар худалдаж авч болох хоол хүнсний жагсаалтанд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж байгаа байхгүй. За. Датаг нь харж агаад юун дээр алдаа байгаад байгааг хөөж штэ тий. Мэдээж судалгаа явж л байгаа. Тэгж байгаа л за энэ нийлэмийг хатгаж үзэж штэ. За ингээд Миннесота муж жишээ нь хатууч хэрнээс Нью-Йорк хот бол одоо хийжүүлсэн ундаанаас өмнөд Каролина муж бол чихэр ихтэй жигнэмэг бялуунаас татгалзах тухай ингээд ер нь яриа өрнөж байгаа юм л да. Эдгээр мужаас сонгогдсон иргэдийн төлөөлөл болохоор хөнгөлөлтөө үнэр хүнс олох хөтөлбөрийг хөдөө аж ахуйн яамны эмэгтэйчүүд няраа бага насных зориулсан хөтөлбөр шиг зөвхөн тийм нэг сүү бяслаг зэрэг хүртээдэг эрүүл мэндэд тустай басаа гэж хүссэн ба. Тэгэхээр энэ яг зүг байхгүй тий. Энэ одоо тасбараар би зөвхөн сүү бяслаг тарг авч болно шүү дээ. Үлдсэн за чиний хэрэг гэдээ үлдээж болно. Яаж л нөгөөч хэрэгтэй байхгүй. Одоо ингээд байж болох зохицуултаар нь л ингээд хязгаарлаж үзэх гэдэг тийм. Харин тий. Тэгсэн чинь хүнсний тасалбараас ашиг олдог мужууд байна. Тэд нар өөрсдөө яамны бодлогод нөлөөлөх залхам ингээд хийхгүй юу гэдэг чинь лоббидод энэ бүтэхгүй байгаа юм. Тэгэхээр хаасыг Монголд тэр адил Америкч байдаг юм байна. Мөнгөний төлөө тий ингээд нэг хууль мөлд өөрчлөлт оруулах хүсдэг. Ингээд Terry Canales гэхдээ баг гэлтгүй зүйлээс ажиллаа эхлэх шийдсэн ба. Нэгэнт одоо тэр хууль санаачлаас тэр нь бүтэхгүй юм чи. Жилд $2 тэрбум орлого олдог чанаргүй хоол хүнсний худалдааг журамлахын оронд эхлээд аюултай нэг бүтээгдэхүүнд хориг тавихын төлөө ажиллаж эхэлсэн ба. Энэ аюултай бүтээгдэхүүн байж тэгээд тэр нь кофеин чихэр ихтэй ирч хүч оруулдаг гэдэг нөгөө хийжсэн ундаанууд. Ийм ундаа хүүхдүүд хамгийн их уудаг ч гэсэн эрүүл мэндэд ямар ч ашиг тусгүйг нь угаас шинжлэх ухаан баталчаад байдаг. За ингээд мужийн захиргааны байранд өнгөрсөн 100 болсон хилцүүлгийн үеэр Canales дууга өндөрсгөн байж энэ ундааг бүр жинхэнэ хор гэд амар чанга хэлсэн юм байна. Тэгсэн чинь бөөн эсэргүүцэлтэй тулгарсан юм байна. Эхний гомдол нь Техасын ундаа үйлдвэрлэлийн холбоос гарсан.
Энэ байгууллага болохоор Америкийн хамгийн хурдтай өсөж байгаа зах зээл болох нөгөө тасалбараар олгодог хүнсний худалдаанаас шахагдахгүй хичээж байгаа байхгүй. Ашигаа бодож. Тэгэхээр энэ тасалбар дотор нь ийм хачин ирээдгүй тэргүүтэй ийм хачин ундаанд байдаг байна шүү дээ. Одоо нэг өсөнд ингээд л юм л та. Дэлгүүр тавиад тэдэн мянгаар ингээд хүн авахыг хүлээх биш тэр тасалбарт нь өгчих юм бол тэр тасалбарын тоогоор хэдэн мянган хүн бэлэн авна гэсэн. Худалдаач нь бэлэн, худалдаа авах чинь бэлэн болчиход байгаа байхгүй тий. Хүн ам нь ядж байгаад их. Тийм байна. Тэгээ бөөнөр одоо ийм хачин өвчтөй болсон. Энэ салбарын ашиг сүүлийн 12 жилийн дотор 20 тэрбум байж байгаад 80 тэрбум болсон байгаа байхгүй. Энэ тасалбарын ачаар. Тэгэд Coca-Cola, Kraft, Mars зэрэг компани энэ бизнест үлдэхийн төлөө Конгрессийг 10 гаруй сая доллараар лоббицсан гэдэг мэдээ байна. Энэ лоббичт нь болохоор лоббид өртсөн тэр хүмүүс нь юу гэдэг гэхээр ямар хоол хүмүүс хинд ашигтай эсвэл ашиггүйг шийдэх хүмүүс бид биш шүү дээ гэдэг Конгрессын гишүүдэн тэгээ солиорд байдаг. Хэвээ вакуумчсан. Хилцүүлэг ингээд цаг орчим үргэлжлээд насанд хүрсэн хүмүүст ер нь юу гэдгийг нь төрөөс зааж өгөх болж гинөө бид нар. Тийм бол хэдүүлээ хүнсний дэлгүүр зардаг 40 мянга гаруй бүтээгдэхүүнийг хэн яг ангилж ялгах юм бэ тэр чинь. Ирч хүчний ундааг хориглвол тэгвэл жирийн ундаанаас 2 дахин их кофентэй 3 дахин их 9 чихэр агуулдаг мөстэй кофег бид нар бас хориглох уу. Худалдаж болох бүтээгдэхүүн цөөхөр хүнсний зарим дэлгүүр бүр тасалбар хүлээж авахаа болчвол яана зэрэг. Ингээд янз бүрийн нэрэ бодоод үзэх тийм юм шиг тэгсэн мөртлөө тэ яг юу гэх юм те энэ шийдвэрийг хэрэг гаргахгүй бол тэнд иргэд үнэхээр бүр хэцүү байгааг мэдсээрэж ингээд нэг ухаантай үгнүүдээр бөмбөгдөд байгаа юм. Хүний эрхийг дээдлэн гэдэг нэг тийм одоо чинь юм ерөнхий том байж тэ гэтэл энэ хүний эрхийг дээдлэн гэдэг хүний эрхийг өмнө тавих хэрэгтэй гэдэг үгээр бас их маш том хан босгод ингэсэн шүү. Тэгээ өөрөөсөө намайг болчих шиг зүйлээсээ гарч чадахгүй тэ. За энэ бүхнээс илүү ядууралтай хэрхэн тэмцэх талаар иргэдэд тэр хоол хүнсний босрол олгож хүнсний дэлгүүрүүдийн мөрдөх эрүүл ахуйн журмыг сайжруулж иргэдэд ялангуяа тэр дасгал хийх орчин бүрдүүлж өгөх талаар ч юм уу те хүнийг их итгэд хүргэдэг тэр ядуурлаас үүдэлтэй бухимдал сэтгэл санааны хямралын талаар эрх баригчд уулын хилцэх учиртай боловч тэр талаар нэг үг дугаараагүй. Ингээд энэ хуралдаанаар каналисын саналыг дэмжих хүн олдоогүй. Одоо энэ нөхөр чихрийн шижиг өвчний талаар болон эрүүл мэнд тустай хоол хүнсний тухай иргэдэд мэдээлэл өгөхөөр ажилладаг болсон. За санаачилсан хууль маань мүд батлагдахгүй болохоор ядаж зөв сонголт хийх нь хүмүүс туслая даа гэд их гонигтай хэлсэн ба энэ залуу. Залуу хүн шүү дээ. Харин тийм нэг хуулийн ард ийм олон юм явдаг байхгүй юу те? Нэг ямыг гаргуулахын тулд ардталт нь ийм юм явдаг байхгүй. За ингээд сааласынхныг нөгөө эмнэлэгт очисон өдрөө үдээс хойш нэг 2 бас нэг бүсгүй байгаа. Их мундаг. Луиза Колин, Джессика Рюда гэд эрүүл зөв хоолтын тухай таниулгын хуудас мөн гэд хуванцар нэг ногоонод байгаа юм л да. Нөгөө тайлбарлалгууднаас тэднийг аваад Мексикийн хэлийг зорж байгаа энэ хоёр бүсгүй. Энэ хоёр болохоор 3 жил хамтдаа ажилласан. Тэгэд тэд яадаг гэхээр орлого багтай айлуудад жаахан ч гэлтгүй мөнгөөр амт сайтай, тижээлтэй хоол хэрхэн бэлтгэх талаар хичээл заад юм байна. Тэдний ажлын баггүй хэсгийг нь болохоор энэ нэгдсэн улсын хөдөө аж ахуйн яамыг болон санхүүжилт юм байна л да. Энэ хоёр эмэгтэй нөгөө Макалнаас хөдлөөд цөлийн дундах засмал зам, шорон замаар солигдож, шорон зам нь цааш хаана юу байгааг мэддэхгүй тэр ил саярхтай тал болтол давхичаа. Ингээд хил даваад хилээс цааш 2 бээр хэртээ яваад тэд нурж унах шахсны хитэн навсархай сууз хуучирсан тийм амбарнаас бүрддэг баг Мексик гэгддэг дүүрэгт очижээ. Энд цэвэр ус байхгүй. Гэрэл цахилгаанч байхгүй. Байрнуудын гадаа дахианууд гүйлцсэн замын уулзуур дээр хідэн илжиг хогноос олдсон юу ч хамаагүй эцсэн тийм л дүр зураг үүсч. За, Колин Рюда гэд энэ хоёр бүсгүй энтхийн эмэгтэйчүүдэд ногоон өнгийн хүнсний ногоо, жимс жимсгэн, бүхэл үрийн талах, боов, загасны мах идэхийг өдөрт ядаж доор хаяж 30 минут дасгал хийхийг зөвлөхөр ирсэн ба. Ийм төрлийн суртал, сурчлаганд зарцуулах $1 тутамд эрүүл мэндийн салбар зарцуулах төсөв $10 хэмнэд юм байна. Амар монд. Тийм, эн чинь нөгөө өөрчлөлт сэргийлдэг шүү дээ, тий. Ерөөсөө. Ингээл тий, энд одоо $1000 хэрэг та бүхэн ингээд тий зарцуулаад хүнийг ингээд яг босролтны хөрөнгө оруулах юм бол цаана $10,000 эрүүл мэндээс хэмнэх гэдэг шүү дээ. Тийм ээ, тий. Гэтэл хөдөө аж ахуйн яам хоол тижээлийн сургалтанд зарцуулах мөнгөний 25%-ийг нь саяхан таньсан.
Конгрессийн зүгээс үлдсэн нөгөө 75% нь цөөлөх талаар ахиа ярьж байгаа юм байна. Үүнээс болж зөвхөн энэ нөгөө аимшигтай хидологоо тойрогдлоход 10-аад байсан яг ийм хоол хүнсний мэрэгчлэнээс одоо яасан гэхээр 6хан үлдсэн. 6хан эмэгтэй үлдсэн. Энэ 6 эмэгтэй нэг нь 7-60 цаг ажилладаг. Тэгтэл бид бүхэн ч 7-40 цаг ажиллаж байгаа тийм. Ингээд хагасаа бүтэнсэнгөө ажилладаг гэсэн үг хөрхий. Нэг хүмүүсээ л ойлгуулах гэдэг энэ чинь зүгээр баг сайн үс аян болж хуурж байгаа юм. Тийм ээ. Тэгсэн нөгөө баг Мексикийн нэг эмэгтэйгээс Рюда ингэж асууж, та тижээлтэй хоол идэж чадж байна уу гэд испанаар асууж. Тэгсэн чинь ингэж хариулж, идэж болж л байвал юу ч хамаагүй иддэг дээ. Танах ногоо иддэггүй. Тэгсэн чинь нэг хвшээ хаяал нэг шош саасаал иддэг. Тэгэхээр та дасгал хийдгүү гэсэн чинь үгүй гэж. Танах хөрөгчтэй юу гэсэн өмнө нь хөрөгчтэй байсан. За тэгэхээр нөгөө эмэгтэй чи ингэж хэлээд одоо хэрэг хоол жоох үлдэх юм бол мөстэй хайрцаг л хийдэг болсон гэж нэмж хэлжээ. Гэтэ юм үлдэх нь ховор. Эндээс хамгийн ойр хүнсний дэлгүүр нь 7 миль буюу 10 гаруй километрийн зайтай байд юм байна. Харин дасгал хийхийн тухайд бол өдрийн 4 цагаас хойш энэ аюултай газар. Тийм учраас гэрээс гардаг юм гинэ. Яг бол хар тамхины 8-т болон одоо юу ч тэр хавийн нэг зэрлэг нохой шуунаас айгаад бас гэрээс гардаг. За ингээд Рюдаг дараагийн айлд ороход өөр нэг эмэгтэй мэндийн зөрөөжгүй цөхөрж гүйцсэн асуултаар шууд угтжээ. Та нарт илүүшлэх хоол байна уу гэж. Гэтэ маш тарган бүсгүй. Энэ эмэгтэй асуултыг харин Рюдаг Колинар баг Мексикээс гадна иймэрхүү хэдэн зуун газараар явахдаа хамгийн олон сонссон ганц асуулт нэг нэ. За тэгээ нөгөө түлчин байгаа. Одоо хаагаад ирээгээд тэгээ буцаа гардаг. Эдний ажил бүр. Нөгөө бас нөгөө жин нэмэгдэх тусам улам их юм идэх гээд байдаг шүү дээ, тий. Сонин цаанаасаа улам өлсөөдөл тий. Байнгын хөргөчөр эргэлзэх гээл байдаг шүү дээ. Тий. Хэдий хідэн төдий чинь өлснө гэж яг энэ наадар эндрийн гачиг нь яг тийм учраас. За ингээд ядуу зүйдүү байдал иргэдийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгааг харсаар атлаа босрлын салбарыг юу ч хийж чадахгүй байгаа нь ус төрчдийн буруу байна. Ийм тохиолдолд нөх хохирж үлдсэн хүмүүст нэг л гарч байгаа нь өөрсдөө эрүүл мэндэд харж өөрсдөө л тэр хоол хүнсээ өөрчлөх явдал юм. За ингээд өнөөдрөөс эхэлнэ гэдэг хөөрхий нөгөө Бланка ээж тий хүү Антониотэй хэлж хүүгээ хоолны тэглэн барин шүү гэж хэлэхэд Бланка ээж нь ч гэсэн барина гэд энэ хоёр ямар ч байсан нэг зоригтой болж. Яа тийм. За тэгээд энэ 7 хоногийн ихээр тэр зохистой хоолтын сургалтанд суугаад эрүүл мэнд тустай хүнсний бүтээгдэхүүн нэрсийн жагсаалд авчирсан ба. Тэнд нь хүнсний ногоо, жимсхэн, сүүн бүтээгдэхүүн, нөгөө бүхэл үр, тослог бахтай бяслаг, шош гэд 20 төр зүйлийн хүнс битсэн харагджаа. Эдний заримыг Бланка бүр амьдралдаа сонсч байгаагүй. Бүр ихэнх нь түүний нөгөө үүшлүүлдэг $1 нөгөө дэлгүүрд ихэнх нь байдаггүй. За ингээд ядуу байна гэдэг туранхай эцэнхий байх нэр гэж Америкчууд ойлгодог байсан үеийн сүүлчээр тэр өөрөө төрсөн бүсгүй болно. Эцгийнх нь түүнийг 11-т байхад насыг нь худал нэмээд тариалан талбайд өөртөө хамт ажиллаулдаг байж л дээ. Тэр үед Бланка болохоор гэртээ жохоо хөвгт бааш 11 настай чансан дахиад нэмах агшаасан будаа идэж байсан ч гэсэн Маккалны нутаг дэвсгэр тариалангийн талбай руу тийснээр өөрөө сургууль орхиод Кентаккийн шарсан дахианы ресторанд ажилд орсон ба. KFC гэсэн үг. Харин 19 настайдаа анхны хүүхдээ төрүүлж хэдэн жилийн дараа нөхөртөө хаягдсанаас болоод нийтийн байранд амьдрах болж. Ингээд байр нь өөрөө түргэн хоолны 17 газар байрладаг тийм газар байсан. Тэгэхээр нөгөө олон хүүхдээ Бланка чинь хүүхдүүдтэй амт чанар сайтай гэрийн хоол өгөх гэж уул нь олон жил хичээсэн юм байна л да. Гэхдээ нэгэнт түүн шиг орлогогүй, бие муутай, ганц бие эмэгтэйд өнөөх түргэн хоолны газрууд л хамгийн боломжийн үнэтэй хоол бэлтэж өгнө штэ. За одоо бол Антоник нөгөө хүүгээтэй галтгоонд орж ирэхэд Бланка аятайхын мэдэрээ гэж бас хэлдэг болсон юм байна. Хүү тэгээд жимсний салаад чихэр багтаа ундаа ямар ч заавдаг болсон юм байна. Ээж нь мэдээж сайн байна гэж хүүгээс хаашаа. Ингээд их хүү хоёр буудан дээр зэрэгцэн сууж байтал удалгүй 3 цаг болж хоёулаа эмээ уужаа. Харин 4 цаг болоход Бланка эрхий хурууныхаа нөгөө хөрхий өндгийг хатгаад чихрийн хэмжээгээ шалгана штэ. Ингээд 5 цагт ээлжид инсулинээ тарина. Гэтэл хүүн дахиад өссөн. Одоохон хоол хинээ хүлээж өгöd тэгсэн ээжийн үгэнд орж Антонио буудан дээр буцаж суусан ч гэсэн нөгөө Рио Гранде хөндөд аж төрдөг босод бүх хүний адилаар ус төрч хоор шинжээчдийн хутгаж орхисон энэ холион бодлооны хохирогчийн хуваар эдгээр удаан тэсгүүн ойлгомжтой болсон. Ард иргэдэд дэндүү жоохон хоолоор
дэндүү удаан тижээсэн энэ нийгмийн золиос болсон энэ хөөрхөн 9 настай хүү одоо өсөөдл байх уу эсвэл муухай юм идэх үү гэдгийг шийдэх хэрэгтэй болно. Хүү гэхдээ удсан ч хүү нэг үг гэлт. Юм идэхгүй бол болохгүй нэ гэдэг хөргөж зүтгээд. Тэ ингэж нийл тусдаг байхгүй. Хөөс аим шүү дээ. Яаж хүүхдээ өлсөж байгааг хараа суугаад ах юм бэ бас хэцүү шүү дээ тий. Хүүхэд ойлгох тэр хүүхэд өлсөх хүмүүс чинь хүүхэдтэй хүмүүс л бүгдээ л мэдчихэж байгаа шүү дээ. Яаж тисэх юм бэ? Тэгэхээр иймэрхүү за хоёулаа ер нь хамтран ажиллаж танилцуулаад ер нь юу яана. Энийг ахиж цааш задлж ярина. За тий. Дүгнэлт маягаар бүр. За тий. За нэвтрүүлгийн маань ивент итгэгчээр Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олон маань оролцож байна. За тэгээд ер нь бол манайхан бүгдээрээ л мэдчихэж байгаа. Юмчин ийм дараагийнхаа одоо өөрчлөлт шинжилтүүдээр явах хэрэгтэй болж байгаа юм л та тий. Манайх ч одоо анх одоо 1940-од онд гэдэг үлээ. Би сайн санахгүй нууцлаа. Гэхдээ нөгөө анх нэг галт тэрэг орж ирээд л тий. Тэгэл галт тэрэг тавиад л тэгээд эн чинь нөгөө нэг одоо Монголын урд хилээс хойд хил хүртэл нэвт явж байгаа. Тэгээд дундуур дээр Эрдэнэт тий. Гэх мэт л одоо ингээд орон руу гэх юм ингээд нөгөө нэг юм тавьсан төмөр замууд байдаг шүү дээ тий. Эдгээр маань ингээд тавигдаад ингийн гутал чинь нөгөө манайх ч Малта их орон. Тэгээд ан амтэн те элбэг орон. Гэтэл тэр дундуур ийм төмөр зам явахаар болсон. Тэгээ нөгөө төмөр зам чи ямар нэгэн хаалт хашаагүй байх юм бол тэр зам дээгүүр чинь нөгөө нэг амтэн адуус гарч ирээд дайруулаад өгөх нь юу болох юм бэлээ ойлгомжтой. Тэгэн гутлаа одоо хоёр талаар нь одоо хашаад нэг юм хаалт маяг юм хийж байгаа. За тэгээд бас энэ хаалт чинь сүүлийн үед нөгөө нэг дэвшлийнхаа явцад те мал амтны энэ одоо зорчтойг нь хөдөлгөөнийг хаагаад байдаг энэ ан амтдий чинь. Тэгээ энэ төмөр замны төмөр одоо юмд чинь ингээ маш олон амтэн орж өгдөг. За тэгэн гутал тэрийг авч хаяад газараас нь өндөрлөөд те өндөр дээр хийдэг болоод доотлолт нь юм нөхөн гацуудыг маш их хийдэг гэж болж байгаа. Тэгэж бас байгалийн судалгаа явж байгаа шүү дээ. Гэх мэтчлэн ингээ явж байгаа. А тэгээд нөгөө хот дундуур дайрж байгаа энэ гармууд чинь бас л ялгаа байхгүй. Бол арай ч юм уу тэр нөгөө ан амтнаа те мал хууга яйта гэж идэл бас заримдаа малнаас дор үйлдэл гаргадаг хүмүүс одоо энэ сөөрөн газуудад их байдаг юм байна. Тэгээд бид нар мэдээж тэрнийх нь нэг хэсэг л байсан баг. Одоо тэрийг харж үзчихэж бид нар ингэж болохгүй юм байна гэдэг ойлголтыг авч байгаа хаа. За тэгээд өнгөрсөн 7 хоног бид нар яриадлага байнга л ярьж байгаа юм. Өнгөрсөн 7 хоногт гэхэд чинь бас нэг машин яг энэ төмөр замын гарам руу бүр ингээд богоон ирж байгааг тий галт тэрэг ирж байгааг харсаар бай зүгээр уцаар ярьж байгаа яваа орцсон ийм тохиолдол байгаа. Тэрнээс болоод зогсолт хийж байгаа. За энэ азар зогсож байгаа юм заяа. Азар гэж байгаа боловч зогсолт бүрийн ард маш их зардал мөнгө гардаг. Тэгээд нөгөө олон улсын одоо гэрээний дагуу хүлээсэн тэр тээврүүд чинь бүгд хоцордог, цаг нь зөрдөг. Иннээсээ болоод алдагдaltaд ордог юм байна. Ганцхан энэ одоо уцаар ирсэн ч очос болоод. А нөгөө талдаа одоо тэр азар зогссон боловч тий зогсож амжихааргүй бол бас яах вэ? Тийм шүү дээ. Тэр дотор чин гэр бүл нь амь нас нь тэр хүний бүхэлдэн амьдрал явж байхад ийм алдаа битгий гаргаарай гэж ялангуяа төмөр замын гарамтай ойрхон автомашин барьж байгаа жолооч нараасаа болон за тэгээд яг энийг сонсож байгаа хүмүүс манаас хүүхдүүдтэй тий гэр бүлийнхэндээ найз нөхөдтэй бас хэлж ярьж ойлгуулж байгаарай. Бид нар хариуцлагатай байх хэрэгтэй шүү яг энэ зүйл дээр бол. Тий нөөц сайн байхгүй шүү дээ. Тий. За тэгээд энэ бүхнийг төр зогс бүү яар гэх нөлөөллийн аяныг Улаанбаатар төмөр замын хамт олон маань хэрэгжүүлж байгаа маа дэмжиж ажиллаж байгаа баярлалаа. За тэгээд сая нийтлэлээс зүгээр бас ингэж ойлгож байгаа. Сэтгүүлч нар их ер нь их мундаг байх хэрэгтэй байна. Тий. Ялангуяа би Монголын сэтгүүлчдтэй их хандаж хэлмээр байна. Бид хитрхи их улс төр бичээд байна. Ер нь улс төрийн ийм нэг хов живийг ялангуяа бүр тэрийг хамгийн сайн мэдээлэлт үнийг их мундаг сэтгүүлч гэж ойлгох юм. Тийм биш үү дээ. Энд чинь янз бүрийн газрууд ингээд нөгөө асуудлууд байгаа. Тэр асуудлуудыг ил болгож хүмүүсийг шуугуулж тэр нь улс төрчдийн чихэнд хүрж тэд нар асуудлыг шийдвэрлэх нь мундаг сэтгүүлч үүрэг юм. Жишээ нь би нэг найзгаа мэдэн л энэ чинь баг 10 хэдэн жил юм. Энэ нөгөө бохрыг юу гэдэг лээ? За цэвэрлэх байгууламж. Цэвэрлэх байгууламжийн талаар үнэхээр мундаг нийтлэл бичсэн бүр. Тэгсэн чинь тэр нь тэр жилдээ юу нэ? Нэг шангил аваад Монголын сэтгүүлчдийн хамгийн том нь. За. Тэгсэн тэрнээс болоод төр зэсэг яг оролцоод тэндээ шал өөрүүлжсэн байна. Тэнд ажилтдаг хүмүүс нь ямар хэцүү нөхцөлд ажилладаг гэдэг ч юм уу те. Тэгэхээр яг энэ полицийн шагнал хүрсэн одоо энэ нийтлэл бол гоё нийтлэл шүү дээ. Яг тэр шиг манайх их гоё оролцоосоо гэж бодож. Яг наадхан дээр ч нөгөө ингэсэн. Хоёулаа нөгөө лодонгийн төдөвгөн талаар ярьжсэн шүү дээ те. Лодонгийн төдөвгөө яг ийм гэж байгаа байхгүй. Нийтлэл бичээд ирнэ. Тэр нийтлэл
нийтлэлийг зүгээр одоо манайхан яг нэг сайт майт ч юм уу сошиал орчин Facebook нийл болохоор хин дуртаанд баг нийтлэгчэд тавьж байгаа шүү дээ. Уулын чи айгүй зөв орчин байхгүй тий. Бүгд үзэл бодлыг харин гоё нээлттэй тий. Хин нэгэн одоо ямар нэгэн асуудал тулгарх юм бол тэрний хадлаар маш сайн судалгаа хийж ягаад гараад байгаа нь ийм юм байна, дата нь ийм юм байна, ингэсэн чи ингэсэн юм байна, энийг ингэвэл болох юм байна гэд ард түмний нийтийн анхааралд оруулж чаддаг. Энэ бол маш том чадвар байхгүй. Тэгэхээр нөгөө лодонгийн төдвөгөө яасан гэхэлэр 80-ад оны 84 оноос хойш гэдэг үлээ үнэн сонины эрхлэгч болоод тэгээ доор нь яг ингээд нөгөө нийтлэл бичээд ирдэг сурвалжлагчаар байдаг. Тэд нар маань бүр нэг нийтлэл бичих гэж бүтэн сарыг зарцуулдаг. Тэр газар руу явдаг, очоод тэндээ амьдэрдэг, бүх юмын амьдралаараа биеэр мэдэрч хагаад яг ийм юм болоод байгаа юм ингээд хаваад ирдэг. Тэгээ энэ дээр нь лодонгийн төдвөгөө яг нөгөө нэг одоо олонд хүргэх скил нь одоо тухайд амар байсан байгаа байхгүй. Гарч нь ийм байна. Ингэж ард түмнийх анхаарлыг татна. Ард түмний анхаарал татчих юм бол энэ нийтлэл цаашгаа ингэж явна. Ингээд асуудал шийдэгдэх гэдгийг мэддэг. Тэгээд энэ төгөрөн нуураа яа. Одоо нөгөө байгаль юу лээ увс нуураа хамгаалъя. Хөгцөнхөр далайгаа ингийн мингийгээд байгалийн тийм холбогдлолтой нийтлэлүүдийг маш их гаргаж тавьдаг байсан. Тэр нь бас яг асуудлуудыг аюул сайн шийддэг байсан. Тэрний дагуу одоо нөгөө байгалийн хамгаалтанд давал те одоо улсын хамгаалтанд газруудыг аваад гэдэг ч юм уу. Яг ийм байдлаар явсаар байгаа зөөлнөр хөрсийг бэлдсээр хагаад арчлалыг хийхэд нь одоо тусалсан гэдэг чинь одоо ингээд дуугаг те. Яг тэр нөгөө болохгүй байгаа улс төрлөөгөө нүдхээ нүдээд ардталтаа ард түмнээ ингэж гоё бэлдэж яагаад ингэсэн гэдэг. Эн чинь бол яг нөгөө сэтгүүлч те сэтгүүл зүүн те хамгийн гоё нөгөө соёнгийн гэрэл үүргэн байхгүй. Тэгээ бас нэг юм байгаа штэ. Монголын нэг хамгийн нэг зөв үг гэдэг хүн мэдхгүй юмныхаа дайсан гэдэг. Тэгэхээр хүн энэ тухай мэдхгүй бол дайсан чанддаг. Мэдээд тэгэхээр хүндэтгэж хайрлж эхэлдэг тий. Тэгэхдээ бид нар зөвхөн нэг улс төрөөр хит их ингэж өвчлөлөө сүүлийн 20 30 жил өвчлөлөө маа сэтгүүл зүй маань тий. Тань мэдхүүрөө явахгүй байна. Тэгэхээр чин хүн бусдын таньж мэдхээ болчихлоо шүү дээ. Тэгээ элдв нөгөө эргэн тойрондоо ер нь бүх юмд ингэ дайсан чанддаг. Бүх хөндлөлтөй ууртай хүмүүс болчихж байгаа байхгүй. Тэгээд хаавч бас хідүүлээ шиг олон ингээд гоё газрууд байгаа л да мэдээж нөгөө шинжилгээ тань төгтгөх те ийм газар бүр их дэлгэрээсэй л гэж хүсэж байгаа. Тэгээд яг иймэрхүү зүйлийг учраа мэдээд ойлгодог ийм хүмүүс чинь нэг нэгнийхээ бичсэн зүйлийг хараад ард нь баг юу нухтаад байгаа вэ гэдгийг ч баг ойлгоод уншаад мэддэг л болчдөг юм билээ шүү дээ. Би тэр сүүлд сайнаа ч нэг юм нөгөө хууль муйл те тэгэл нэг яамны оролцоо тэрийг нэг хийх гээд байгаа ганц нэг залуу малуугээ гарч штэ те мэдээж эн чинь нөгөө хуулийг батлуулах гад ардталтан тэрд маш том лобби яваад те тэгснээсээ болоод энд чинь нэг бүс нутгийн тэр хүүхдүүд угаасаа ойлгомжтой ирээдүйд болцсон ба шүү дээ. Ийм амар зүйл болдог те. Би нөгөө өнгөрсөн 7 хоногт нэг зүгээр кино л да. Гэхдээ яг үйл явдал нь ингэж хэлээ. Хойд Солонгосын одоо тагнуулын албаны нэг хүн байгаа байхгүй юу? Өмнө Солонгосоос Хойд Солонгост ажиллаж байгаа. Тэгээд одоо нөгөө Солонгосын одоо нөгөө эрх барьж байгаа нам нь те ингээд яг сонгуул болоод энгийн гутал нөгөө талын намыг ч юм уу те эсвэл нөгөө нэг шинэ юм ярьж байгаа залуучуудыг ингээд айгүй хүмүүс ингээд дэмжиж эхэлдэг. Тэгээд эхлэн гутал нь Хойд Солонгос руугаа мөнгө өгөөд маш нууцаар тохиролцоо хийж агаад хил рүүгээ халдуулдаг. Тэгээд нөгөө хил рүү нь халдан гутал эрх баригч намыгаа те эдгээр маань бидрийг хамгаална гэдээ яг сонгуулийн дүн өөрчлөгддөг. Тэгэл дараагийнх дээр нь яг ерөнхийлөгчийн сонгуулах гэж. Ерөнхийлөгчдөр нь яг энэ хоёр юм зэрэгцэж гарч ирээд. Хуучин болон шинэ гарч ирж байгаа байхгүй. Тэгээ үжсэн чинь бас ажиллагаагаа гүйцээх гэдэг энэ хоёр Солонгосыг хооронд нь эвлэрүүлэх ажилчтай гэдэг айгүй мундаг явж исэн тэр тагнуулчийн ажлыг дундуур нь орж ирсэн ээ. Ерөнхийлөгчийн сонгуулах чинь тичнээн одоо тэрбум юу үгээ нэг дайралт хийгээд. Тэгээ нөгөөдг нь яг аваад хийх чахт нөгөө залуу урдуур нь ороод яадаг ч үлээ. Тэгээд яг шинэ ерөнхийлөгч нь гарч ирээд асуудлыг шийддэг. Нэг тим кино байлаа. Яг тэрнтэй адилхан зүгээр ер нь ямарваа нэгэн ийм шийдэл хуулийн төсөлж гэдэг юм уу те. Энийний ард бүхэл бүтэн нийгмийн эрх одоо хэдэн жилийнхэн том өөрчлөлтүүд байж идэг. Тэрнээс болоод хүмүүс өлсөж өгч чинь. Тэрнээс болоод хүмүүс эрүүл одоо зөв хоолойч авч чадахгүй ийм хэлбэрт очсон ийм жишээнүүд бидний өмнө зөндөө гарч ирж те. Яг үнтэй. Тийм учраас хэдүүлээ альваа зүйлийг те. За энэ худлаа ярьж энэ энэ үнэ хэлж энэ гэдэг ер нь ялгаж салахын тулд бид нарт юу хэрэгтэй гэхээр мэдлэл хэрэгтэй. Яг тэрийг мэддэг л байх хэрэгтэй байхгүй. За боллоо те. За. Нэвтрүүлгийн маань ивент тгсэн чанартай амьдрын өрөөтэй Мортин резиденси хамт олондоо баярлалаа. Мөн Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн хамт олондоо талархснаа илэрхийлье. За энэ нэвтрүүлгийг та бүхэн маань NTV телевизээр хүлээн авсан. Мөн Одмөндөр сувгийн 83.3 107 гэсэн хостолгооноор хүлээн аван сонслоо. Нэвтрүүлгийг та бүхэнд хөтлөгч Сандаа болон хөтлөгч Ганс өх хамтран өргөлээ. Баярлалаа. За баярлалаа өнөөшөө. За. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Та нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан таны мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худлаа банкны данс байгаа 4191 Тэг 4 518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар Одмондөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.